За вау. Хүшинч та. Одоо ийм юм нэмэгдээл одоо ингээ вайнтай. Тэгээ вайнтай. Оо, cheers. За нэг балгадаг шээ. Балгадаг. Би уулын вайн уудгүй. Хүмүүс За вайн уусан түүх бас байна. Сонсоо шууд. Юу лээ? Бүр би тэгэд хурин болоод жиггэн вайнцаа ой. Манай анхны өрөм. Найзад өрөм. Яа. За хөө эхлээ тань яа мэдлийг хөө амттайгаа. Шууд уусан түүхээ ярих гана. So hi guys, юу яцгаан? ADHD band. ADHD-гийн эпизод 3-5 та мөрөл. Вау. Тэг хомсоо уулцсан болохоор ингэж харууллаа. Зүгээр хомсоо удахгүй. Ямар гоё юм бэ? Баярлалаа. За тэр түүхийг ярих уу? Ярил л та. За манай хоёр дотны найз яасан байгаа. Гэрэлдээ батлаалжуулсан байгаа. Нэг юу энд Берлиний элчин дээр очиод сайхан батлууллаа штэ. Тэгс чи ёо би тэдийн бөөнөрнгийнх нь хөрөмшиг л голсон. Бараг би тэнд хөрмөө игээд байгаа юм уу? Тийм гэтээ та амар бөөнөр би ганцаараа нэг тийм джинс минстэй очиод тэр жоохон баллаа. Casual. За casual. Очиж бөөнөрөө сүдэн таймаа. Гэтэ уул нь өөртөө бол тэгтээ бүр юм гоё ceremony хийгсэн шүү дээ, бүр юм receptionтэй. Тэгэхээр тэр үед нь бол хэдүүлээ бүр яг. Тэр жинхэнэ тэгээд хорин баталгаажуулаад би тэгэхэд яадаг байхгүй юу? Юунд Hotel de Roma гэдэг газар ороод ийм гоё rooftopтай нэлээд fancy дуу гоё газар тэгэл баталгаажуулчаад судаг байхгүй эхлээд их амар хөөрх ихсэн штэ бөөнөрөө нөөний хүн нэрэл нөөний вайн заныг хотглаад мөснөөс ингэж гаргаж маргаж өгөөл тэгсэн чи сүултээ бүр ягаад давраад бүр мөснөөс нь өөрөө агаргаж аснаа баахан вайн уугаад зүгээр бид нар өөрсдөө хийчихээ ямар удаа ярьдээ тэгээ тэр амар үнэтэй гоё вайн байсан дээ би тийч бараг 7-8 шил вайн уусан те. Нилээн удаан суусан шүү. Баг 4-5 за 3-4 цаг суусан те. Тэг чи манай сүд залуу маань өөрөө төлнө гэсэн чи би та нар би төлж чинь тэгээд би зүгээр ингээ найзсагаа ингээ бэлийн насан чи хэлчихөө. 700 евроогоор вайн уусан яадаг наацаа. Тэгсэн нэг амар үнэтэй шампантай те. Тийм нэг шампантай. Тэр шампань бол үнэтэйсэн. Тэгэл манай найз бит хоёр авч байгаа хгүй бийл аваад тэгснээ зүгээр хоёр бийл байгаа. Эхлээд харж шээ. Юу вэ? Хамаг вайн гараад. Тэгээд хуваага төлсөн чи хүний 100 хэд мэд болсон баг шүү тий. За тэр мөнгө ч ихтэй яг. Гэтэ ер нь бол өмнө тэгж 700 евроны бийл юм уугаад авч үзэг болохоор жоохон сонирхолтой байсан л да. Анх удаага яг юм том үн шиг мэдрэмжээр ууж үзлээ шүү дээ. Тэ одоо яг тэр чи одоо 20 морин болж байгаа юм чи. Одоо жинхэнэ хөрмөн болонгууд одоо яана гэл. Тэрэн дээр тэгсэн чи өөрсдийнхөө уух юмыг авчраа. Өөрсдийнхөө уух юмыг авчраа. Гоё газар хөрмөн болно гэсэн тэгээ одоо мөнгөө цуглуулахгүй жил 2 жил PayPal Pay Later. Гадан цаалан гад 7 сар хувааж төлнө. Тийм тэгээд яагаад бид нар амар хөөрсөн хэр яг манид одоо ингээд Берлин манай ингээд найзуудын дундаас ингээд нэг хос маань төрөөд тэгээд ингээд яг анх удаага юм хөрөм гэдэг юмд ингээд явж үзэж байгаа байхгүй. Одоо яг найзын хөрөм гэдэг яг хүмүүс манай найзууд хөрмөө хийсэн хүмүүс байдаг ч гэсэн яг ингэж нөгөө нэг юм хөрөм шиг одоо ийм юмд явж үзээгөө ингээд анх удаага баталгаажуулна тэр чинь бас гадаад улсад ингээд баталгаажуулна бас сонирм байгаа юм чинь те. Хамгийн гоё нь бид тэр хоёрыг хос биш байхад нь мэддэг байсан. Тэгэл хитэ ирэхэд гэлдэгсэн чинь хитэ өрч байгаа гэдгсэн чинь би танилцсан байдیں۔ Энэ манай гүүр бридж юу ном сум юу л амуур тэгэл энэ хоёр ч ирэхэд байгаа юм биш гэсэн чинь тэгээд одоо гэрэлж мэрлээ те. Тийм гэр бүл зохиосон. Одоо тэгэл харангуй тэгээд манайдас нэг өөр левел дээр байгаа те. Яг ч харсан. Энэ сэдвэр нэг тийм их юм ярьж болж байна хоёлаа юм early adulthood. Нэг тийм жоохон ч биш, том ч биш. Тэгэл одоо баг анх удаага 700 500 евроноос тийш ууж мэслээ. Тэр амьдралын талаар хоёлаа энэ эпизод юу нэрээ. Money. Тэр хоёр нэрэл нэг өөр левел харагдаад байгаа шүү. Тийм. Цаанаасаа л нэг юм ах ихч нар шиг тий бол манай үе штэ. Тэгтэл ингээл гэр бүл зохиоцсон гээл тий ингээ хормын бүгч мөгчтэй харангууд нэг тэнгүү чи чамд ямар сэтгэл төрсөн ба? Чи өөрийгөө self reflect хийж гинүү? Үнтэй суух юмсан л гэж бодсон. Хизээ вэ. Ээж яг нөгөө нэг мессенжерээр орж ирдэг хүнтэй суу. Тэр мессенжер илүү зүрхрөө ингэж орж байгаа байхгүй тий. Хүн амьд нийлүүлэхийн оронд өөрөө суугаач гэдэг шиг. Нийлүүлээ л яваад байдаг. Хүн амьд нийлүүлээд би өөр нь хэдэн хүмүүс өнөө нийлүүлсэн одоо тэгээд уцаага нийлүүлэхгүй байна. Зөндөө. Димагийн хайрын зууч тавтан борлоо. Хоёлаа тэгээд өөр юу ярьж болох юм ингээл гоё ажил төрөлд ороод. Тийм одоо чи real adult гэдэг чи юу нэг хідэн настай би яг одоо л том хүн болж байгаа юм гэж бодсон.
Би нэлээд удаан өөрийгөө их тэгж боддог байсан. Яг л нөгөө нэг багасаа их нэлээд ажилдаг байсан. Их би чинь бараг л 16 өнгөрөөл ерний ээжээс мөнгө хавалцсан. Тэгэл нөгөө нэг 17 настайдаа ингээ пивний рекламны зураг мураг дараал явдаг байсан. Багасаа л юу нэг өөрөө ингээд пив ууж үзээг мөртлөө пивний рекламны зураг мураг дарж мөнгө олдог байсан. Тэгэл яг хуу том төлбөрүүд бол ээж тэгэл төлдөглээсэн л та. Тэгэл яж ил Германы мөнгө өөрөө Америк кино үзэж явдаг өстө өргөөгийн тавилга штэ би чинь. Би бүр зүгийн тавилга байлаа. Зүг дээр амар муулчсан одоо бүр 50 болоо наасан тий. Тэгээд их кино үзэн их мөнгө өрд амар үрлэгэн байсан. Тэгээд яг тэр өөрөө олсон мөнгөтэй бол тэр үрхэд их амархан л ээж тий. Урамтай өргөдөж байгаа зү тий. Тэгэл яг өөрийгөө том болцсон гээл их боддог байсан. Тэгэл хэсэм дээр том болоог лсэн. Одоо л ер нь их тийм их mature болж эхэлж байна. За чи хизээ өөрийгөө томорсон гэж бодож байна. Би өөр нь одоо хүртэл өөрийгөө томроогүй гэж боддоо ш. Гэхдээ би яг 20 хүрээд 20 чинь одоо яг 20 ч болохгүй 20 насаа хориулсан штэ коронавигийн үеэр. Амар хориулсан штэ би зүгээр тас гээл те. Тэр үед яг би чинь нөгөө яг тусдаа яг дүнгиж яг аав ээжээсээ салаад яг жигнэсээ амьдрал руу гарч эхлээд тэр үед л яг өөрийгөө за би яг одоо л ер нь ингээд өөр ингэсэн мөнгөтэй цалин одоо татвар төлж эхэлсэн тэр өдөр л баг яг өөрийгөө гэж бодсон чинь яг physically бол окей. Тэгтээ mentally би одоо still бас боловсржлаа аим шиг санагддаг. Нэрээ чи эхний цалингаар юу авсан? Хамгийн ихний цалингаар. Эхний цалингаараа CEO орол баахан лимитэл дууссан л та. Биш. Гоё яг юм үн цэнтэй юм авсан уу ингээд мартахааргүй. Би нэг юм амар санаж байна. Надад нэг ажил олж ирээ нэг эйженсигаас нэг юмны зураг авах. Тэр пивний зураг байсан баха. Тийм тэгэхэд ямар пив? Тэр нэг юм гаадлаар сэнгүүрийн гаадлаар шиг пив байсан. Тэрний рекламны зураг гээд тэр ажлыг аваад тэгснэ хоёр найзгаа модель олгоолж байгаа. Тийм. Гэтэ маань найзууд ч амар юм юм талхаш малтан модель эйженсигийн хүмүүсээс нь тэгээд андаа зураг авчигээ. Тэгээ би бүр найз залуутай зурганд оруулаад. Тэгээ цалингаа авдаг байхгүй гэсэн чинь нөгөө нэг яг хоёр найзтай цалин өгч байхгүй үг цалин угаасаа тавирлаагүй тухайн очнэл нөгөө нэг бажет энтриг бол амар юм систематик ажил авч үзээгүй тэгэл чамд хэдэн төгрөг өгнө гээл тэнгуүтэн тэгэл окей гээл гिचлээсэн жоохон байсан юм чинь одоо бол өөртөө тэгэл манай модель тийм үнэтэй би юм үнэтэй тэгэл төхөөрөмж асуусан инэ тэрэ тэгэл пакэж үн яваад штэ пакэж үн тэгэл одоо distribution тэгээ нөгөө нэг одоо copyright эрэхтэй тэрийг вебсайт social медиад ашиглахад ингээл бүх юм ингээл гаш нүнг чинь одоо энэ receipt чинь ингээл чам тухай тийм мэдэхгүйсэн өөрөө надад нэг 250 сая төгрөг өгнө гэж байсан баха. Тэгээд 250 бас хөөрхөн мөнгө байсан. Тэгэнгүүтээ зургаа дуусгачаад хүлээлгэж өгч юм уу цалин аж нөгөө хоёр найзтайгаа хоолнд ороод тэгээд бараг тэр 250-ыг дуусгасан да. Хаана хоол Калифорни орсон уу? За бараг тэг шүү. Тэр нөгөө хүүхдийн зууд байдаг мөн үү? Тийм. Одоо нөгөө нэг наран билүү? Мөн яг тийш орсон. Тэрний тэгвэл мөн тийм тэнд очиж нэг гоё газар байсан. Тэгээд тэнд очиод хоол идэл хоёр найзтай алхаж байсан санаж тэр хөөрхөн байжээ. Гэтэ Калифорни одоо хүртэл надад амар үнэтэй санагддаг шүү. Гэтэ сайн сандгүй энэ 5 жил. Яг зөндөлөө. Гэтэ яг тэнд хамгийн гайгүй нь бол одоо нөгөө нэг хүүхдийн Чоко гэдэг барилга байдаг шүү дээ. Сөүл плазагаас цаашаага яваад ертөнцийн зүгээр баруун тишээ яваад одоо нэг сургууль идэв шүү дээ. За мэдгүй тэр нэгдийг урд идэг хүн биз дээ. Нэг дэлгүүртэй нэг Америк дэлгүүртэй. Тийм Калифорни мөн Калифорни. За. Тийм мөн. Вау. Ямар чагаал ижсэн. За чи ихний цалингаар юу ийсэн? Би одоо яг нөгөө анх AirPods гарсан штэ. Тэр чинь одоо 2010 чи им стемтэй энгийн үү эсвэл Pro анхны AirPods нэг Pro биш штэ. Яг нэг хамгийн анх тэр чинь миний бүрэн зүрхэнд орцсон зэ. Би ингээд та яг үнэхээр нэг юм харчихаар бүр аавна гэж зүтгэждэг. Тэг яг тэрийг ингээд цалингаараа аваад зүгэл бүр флекс. Энд юм уу Монголд юм? Энд. Би миний хамгийн анхны ажил энд байсан. Одоо Yokozuna гэдэг Берлинийнх мэддэг ах. Yokozuna. Захирал манай амраах тийм. Тийм манай амраах чинь бид хоёр зөндөө тусалнаа. Тийм амраахаас би ажил гэж юм сурсан. Бид хоёр ч яаж хойлоо өхөр. Тэгээ хөр болох хойлоо амар зүрүүд. Амраахын зүрүүдийг бол барахгүй байж байгаа намайг барахгүй байгаа юм чинь тэгэл сүултээ. Би тэгэл ихтэй Yokozuna-даас найзуудтай ажилд оруулсан. Тэг бүгднийг ажилд оруулаад тэгээд яг тэгээ корона гараад юу н болсон. Тэг миний анхны дарга байдгийн миний анхны цалин яг гарт ингэж байсан тавьсан хүн байгаа. Тэг AirPods авсан. Тэрийг амар удаа хэрэглэсэн шүү дээ. Бүр нэлээд удаа. Тэр чинь iconic те. Би бас нэг AirPods авч ирсэн. Гэтэ тэр Монголд нэг Pro-г авч ирсэн. Тэр чинь бараг юу эрзэнтэй одоо нэг Pro те. Эрзэнтэй. Тэр чинь бараг 450 сая төгрөг мөргөлөө. Биш 250 ч үлээ. Би анх 120 евроор авч ирсэн шүү дээ. Амар үнэтэйсэн нөгөө нэг
Тэгээд чи еврогоор биш штэ. Монголд хөргөөр бараг л 450,000 төгрөг. Тэгээд бараг л өгөөл аваад дууссан сардах юм миний цайлан. Нэг тэгж нэг үрчээс. Нөгөө 250 байхгүй. Байхгүй. За өөр frontal lobe develop хийж байгаа чи мэдэрсэн үү? Би одоо 25 хүрэхээр тэгдэн л гэсэн шүү дээ. Мэдгүй яг develop хийгээд байгаа маа develop хийгээд байгаа мэдгүй бүр undownload зүгээр upload downlike. Тэр майнес тэр downlike видеод ингээд нэг юмд очрлоо зогсчихсэн чинь ингээд Instagram дээр комментэн дээр нэг юм like тэгснэ dislike гэсэн шүү дээ. Майнес харж ирсэн. Downlike гарцсан байж тээ. Мэн дөрөв ингээд чимээг дөрүл явж дөрүл чимээг сонсчихсан ингээд юу гэж юу биш аа downlike аа. Нэг л буруу сонсогдод байна да. Dislike comment like л болчих. Comment down like л болсон шүү дээ наад. Тэгс чи бид сонсоод зүг амар гурлаа гэсэн. Тэгээ манай хүн бас хэл устаа хүн шүү дээ. Тэгсээ down like гэж наад. Чи би бүр амар харсан. Битгүй манай sound engineer урд бүр хөдлөө л юу ч гэдэг. Бүр дуурайх нэрээ подкастн дээр баярлаа. Одоо ингэ сайн ингэ production team гэл менежер ингэ set мэдээ засаал гэрэл мөрлөө ясч би юу хийсэн гэж би зүгээр уцаарай. Энэ би ерөөс юм хийдэг байхгүй. I'm sorry guys. Манай аудит бүх юма хийдэг. Би ихтэй тэр юуны түүхийг ярьж болж байна. 2019 онд 2019 онд би өөрөө нэг тийм original content энэ төр хиймээ санагдав YouTube дээр тэгчээд тухайд Unitel-тэй гэрээтэй юм дээр ажилладаг байсан. Тэгчээд Unitel-ийн маркетинг менежертэй нэг уулзаад би нэг юм контент хиймээр байна. Та спонсороор орж болно шүү те. Тэгээ би ингээд бичлэгэн дээрээ та эдэг нэг одоо partially sponsorтэй яг энэ хэсгийг тэр хэсэг ингээд спонсор хийлээ гэж ярьж болно гэд тийм уулзалт хийдэг байхгүй. Тэгсэн чинь намайг хариуцдаг маркетинг менежер сонсч байсан. Аха. За тэгээд уулзъя гээл тэгэл гар арай салж байгаа штэ. Тэгс за эднэр орохгүй байна да гэж. Аман гэрээ хийсэн. Үгүй ам гэрээ түр сонсоод аха. Окей ярилцъя гээл салсан байхгүй. Тэгсэн чи хойноос бичснэ. Манай YouTube channel дээр үндсэн подкаст хийчихээ. Тэгээ бүх бажет бүх юм чинь бид нар гаргая. Чи тэгээд өөрөө контент create хийгээд тэгээ чи өөрөө хөтлөөд тэгээд юма шоуга хий. Тэнгүүд чин тэр бүр яг бүтэн миний контентыг худалдаж авч яана гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд нь бас ашиг бодож байгаа шүү дээ. Яах вэ? Өөрийнхөө YouTube channel дээр юм их юм бол ирээдүйд надад амар сайн үлдчихэн. Юм сурч ядаж авч тий. Яг юм сурахтаа жоон гол нь яг дээр үед хийцэн гээд миний channel дээр үлдэх байхгүй юу? Миний одоо нөгөө архив болж үлдчих байгаа. Миний хөрөнгө гэсэн үг шүү дээ. Окей. Тэгэнгүүт Unitel-ийнхэн болохоор бид нар авчия чи зүгээр манай контент хийж өгөө бид нар мөнгөний нүгэй гэсэн баггүй. Дөнгөж тэгээ тухайд бас мөнгө дөрөг одоо одоо мөнгө хэрэгтэй л гамдаа гингөтэй шууд тэр дээлийг аваад UTV podcast гэж хийжсэн байдаг юм. Би тэрнээс чамайг анх үзчихсэн шүү. Тийм тэгээд тэрэн дээр чинь яг хөтэ season 1 дээр намайг хариуцсан тэр marketing manager тэгээ би тэгээд нэг зочинтой тэгээд тэр өдөр нэг студид суугаад 5 эпизод бичдэг заяа. Бараг 6 ч гэдэг байлаа. Тэгээ бүгд амар лаглаг юунууд гестүүдсэн шүү дээ. Тухайд чинь нэнэ амар од болж исэн. Нэнэг оруулж ирээл саш маш гээл рэпрууд тэгэл Jason J гээл том амар том олон фолловерстэй хүмүүс орж исэн. Тэнгүүд хамгийн энэцтэй ингээл гой шоунд дэрчин та гэсэн чинь нэг студид 2 хүн зогсож байгаа байхгүй. Би тэгээ манай маркетинг менежер цаа чин юун дээр суун камер шиг юм бол 2 хүн ингэсэн зогсож байгаа юм. Вау. Тэгээ цаа чин камерын дээр суун тэгэл би ингээл юугаа хараад тэгэл ингээд яжсан. Тэгээд season 5 мав эхэллүүлээ. Тэгсэн чинь жинхэнэ би бас юу ч хийгээгүй. Ороод ирсэн чинь манай тийм манай Unitel-ийнхэнд одоо бол үнэхээр баярлалаа гэж хэлье. Тэгэхээр энэ контент ер нь сайн явж исэн болохоор бас тэгсмэж магадгүй. Season 5 мав дээр бол жинхэнэ бараг л уухус хөөе тэр дараагийн ирж гин өө. Хаана явнаа? Тэр production makeup яасан бэ? Тэр ан дахма хаана наата хурдлуул. Тэгснээ сүүлдээ удаанаа чин заа нөө гестүүдтэйгээ чалчаа нааж штэ. Тэнгүүтээ наата хүлээж гээжэл. Наа зочноо барьжи. Бараг л тийм бас. Тэгэл шууд дуусаад хуцаас илээл орж ирэл суугаал яа. Гоё ясан. Тэгээ тэр experiences нэлээ их юм сурсан. Тэгээ тэр одоо ч гэсэн ер нь нөлөөлж байгаа. Харин тэрний чи ачаар хоёлоо одоо би жишээ ингээ подкаст хийнэ гэсэн чинь миний толгойн зүгээр юм ярихаас зүгээр орж ирэхгүй байхгүй. Тэгээд ингээ маа одоо дэлхийн ачаар ингээл одоо жишээ нь энэ утас тэгээ одоо энэ саунд инженер суух хэвээр камера ингэж тавина яасан ийс. Наа зүгээр чи наа зүгээр суужээ. Жаахгүй тэ шүү тест яваа нэгэл би зүгээр ингэ суугаад like I just need to look pretty. Гол юм за яг хийх процесс болж чухал явж хад гэтээ ер нь бол хүн яг тэр подкастыг сонсоод яг юм юу
ойлгож авах нас хэрэг байхгүй л дээ. Яг entertainment байх хэрэгтэй байхгүй юу? Одоо Монголын нөгөө бүх подкастууд чинь тэгэл амар том оролцол, амар докторант хүмүүс оролцаал тэгэл яг окей нөгөө хиний бичлэг байдаг шүү дээ. Каяхын бичлэг лөө. Бүжигчин Кай. Энэ бичлэгнээс чи юу ч олж долоосонгүй гэсэн. Чи юу долоох гээд байгаа юм? Чи юу сурах гээд байгаа юм? Зүгээр л entertainment байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ ер нь тим хэмээрээ тэнгууд ингээ хоёулын ханд яриа мараа угаасаа цалчаа сунгаа яг таардаг тэнгууд. Тэр нь хамгийн чухал байхгүй яг юм хийж байгаа процесс нь okay whatever тэгээ гол нь яг энэ хүн сонсоод бүтэн сонсдог team energy-г ингэж хайтан ингэж hold хийх чинь бас амар чухал. Одоо ингээл бас хүний ингээ амьдралын туршлага одоо ингээл янз бүрийн туулсан юмнууд байгаа шүү дээ. Жишээ нь ингээд хоёлаа Берлинд ирээд яасан ингээл ярангууд тэр бас нэг магадгүй нэг анх удаага Берлинд ирээд удаагүй байгаа хүн эсвэл Берлинээс явцсан хүнд амар сонирм байгаа байхгүй юу? Оо нэрээ тийм байдаг шүү гэ тэ. Тийм аа. Тэгэл хүний юмыг сонсохоор тэ нөө нэг Берлинээ саналаа гэж. Берлинээ санаад санахаар үзэх юмтай боллоо гэ. Тэр уншсан чинь надад амар сайд ч юм шиг амар хөөрхөн ч юм шиг. Тийм нөө нэг early adulthood-д хүмүүс ч юунаас тийм их experience өндөө байдаг баг. Гадаадад явж сурч байсан, гадаадад ажиллаж байсан эсвэл аялаад явсан ч болтгоо тэ. Нэг тийм тархинд нэлээд үлддэж штэ тэ. Тэд нэр амар бас хүнийг амар reshape хүн чинь нөө нэг нүднээ нэгдэг чи амар гоё зүйлээд нь штэ. Тийм нүднээ юу гэдэг вэ? Нүднээ нэгдэж газар үзэж нүд тайлна тэ. Нөө аавын байгаад газар үзэж шууны мах хэлнэ. Тийм галуу шууны мах идэд. За тийм нэрээ одоо ингээд бас хоёул гадаад амьдарч जैन, гадаад нутагт амьдарч जैन. Чамд одоо ингээд чи одоо 10 хэд дээрс 18 өстэй. 10 яг 20 гэтэл ирсэн. 20 дээрсэн тийм. Гэтэл тэр чи бас залгуун жоохон л байгаа шүү дээ. Гэхдээ ингээд ер нь ирээд одоо ингээд олон жил амьдарсан. Ер нь чи ингээд анх ирж исэн од хэлэхт хэлмээр юу хэлэх байсан бэ ингээд амар бардам дал ирсэн байлээ. Би ер нь одоо ингээд сошиал медиа нэг сторийнхаа архивыг харна штэ. Түнгүүд энэ юу хуцаад байгаа юм бэ? Чи дугаа байл гэмээр санагдав. Гэтэ яг нэг cringe гэдэг юм term гараад ирсэн. Ер нь бол cringe бол биш. Гэтэ амар нэг бардам залуу ирсэн байсан. Тэгээ яг монголч нэг 3 сая хүнтэй тэгэл тэр дунд ингээл контент энэ төр хийдэг бол тэгэл нэрс гарахад их амархан тэгээ нэг хүрээлэл олоход бас их амархан байсан. Ядлаар манай бүх найзууд л контент хийдэг, бүх найзууд олон followersтэй, audienceтэй тэгээд бүгд амарын мундаг юм бүтээдэг хүмүүс байсан. Тэгчээд энд ингээд ирсэн чинь ингээл бараг хитэн сая үдэ 80 сая үдэ жилүүдээ Берлин чинь те. Тэгэл бараг хинч миш мэдрэмж авч байгаа байхгүй. Ялангуяа Азиас ирсэн хүн Европт ирчээд тэгэл racism энэ төр амар юм unconscious racism үзэж байгаа байхгүй. Чи ингээ гадаад хүнтэй танилцсангууд сайн уу юу вэ гэж амар юм гоё respectful treat хийчээд яг тэр хүн unconsciously амар racism хийдэг байхгүй. Одоо чинь би юм хийлэнгүүд би амар voiceless мэдрэмж авдаг ч юм уу те. Тэгсэн яг худлаа ингээл нүүрэн дээр болохоор амар юм үүдэ татсан. За racism ярих нь чаах. Ер нь тэгэл амьдралыг үзэл, хүн амьтандаа танилцаал, хүмүүс ямар тэнэг ааштай, хүмүүс ямар тэнэг юм юу ч сураагүй хүмүүс бас байдаг юм байлээ. Тэр мэрийг ингээл үзэл, хараал тэнгуут чинь ингээл хүнийг нэг тийм одоо доромжлогоо болж эхлэв те. Юмыг ер нь олон талаас нь харж эхэлчихэн те. Одоо өөрийнхөө putting myself in their shoes те. Тэр хүн ямар амьдрал туулсан юм би бас мэдэхгүй байж ээж хүний шүүж мүддэг амар их ууралдаг тэрийгээ дарах гэж миний буруу шинэ ийм service авсан шүү дээ даа. Ямар хэлээ харуулъя. Excel жилөө. Excel inhale юм уу? Ahead гэдэг app заяа. Энэ болохоор яадаг вэ гэхээр ингээд трамар ч юм уу буус U-Bahn дотор ингээд суугаа явж байгаа юм бол нэг 10 минут ингээд яагаад чи ууралж байгаагаа ингээд олж мэд боломжтой. Тэр ингээд юм уншуулад идэх байхгүй тийм факт уншуулад дөнгөд чи хэрхэн уураа контролдох уу хэрхэн те акт хийхээс өмнө чи ихлээд бодож ээж үйлээ гарах уу. Би бол өөрийгөө боддог гэж боддог байсан. Би ууралах би бол ааштай гэвд ааштай гэдэг юм мэдж байгаа. Гэхдээ гол нь миний нэг ааш гаргаж байгаа одоо талбар нь яг юмыг гоё ойлгохын тулд те юмыг зөв хийхин тулд тэгэл нэг хайрандаа бас их амар их аашлагдаг те одоо би ингээл димаг хайрлсандаа ч одоо балаач энэ төр гэж хэлж мэлдэг те гэхдээ тэгээ тэрний нэг яг юм ууралж байгаа өнцгөөс гарангууд амар муу гэдгийг ухаарладаг тийм map сураал те ер нь их амар psychological development их болж байгаа бах гэж би бодож байна. Гэхдээ тэгэл there's a long way ahead зөндөөл их юм сурах юм байлаа. Тэгэл одоо ойр орчныхоо хүнийг алддаг ч юм уу те бараг л тижээр амтанд байсан бол тижээр амтанд нөхөд өгөнгүүд би тий зөндөөл юм ойлгохдаг болж таарж байгаа байхгүй яа юу ч ярьч ба би бүр сайн хийж боддоо штэ би бүр сайн өөрөө подкаст хийж мартсан юм сонсцсон ш би хийж боддоо штэ одоо хүүхд болох юм бол амтантай болно
Мууртай эсвэл нохоод бол тийм нохоо үхээ дүнгууд манай хүүхэд юм ойлгосоо гэх. Заавал тийм hard way амьдрал үзүүлэх хэрэгтэй. Заавал хүн юм алах гад байдаг наацтай. Заавал нэг юм зовоох гад байдаг наацтай. Яг гоо зовж бас юм үзнэ. Гэтэ зовхгүй ч гэсэн бас юм ойлгох хүмүүс байна. Гэтэ уусаа хүн алдчихж л ойлгоно дөө. Би бол гэтэ би 18 та анх ирсэн заяа. 18 нэг вайн ууцсан ч яваад нөө. Би 18 та ирсэн. Хамгийн анх тэнгуү чи 18 та эрэнгүүч бас дөнгөж тинейжерийн насанд дуусах гэж байгаа мөртлөө. Гэтэ Монголд байгаа тинейжерийн нас амьдрал бүр шаал өөр. Энтгээс би энд эрэнгүүч чинь бүр ингээл эндрийн тинейжерийн миний 18-нд шаал өөр юм чам. Шаал өөр. Тэгэл ирээл би бас яг чам шиг би амар бардам ирсэн. Би чамд өөрөөр чилжсэн ш. Найз нь би Монголд тахтаа боллоо I don't give a shit about anything заяа. Би ингээд юунеч талаар ингээд намайг хүн муулсан ч гэсэн миний хойгоор урдуур хүн юм ярьсан ч гэсэн I don't give a shit. Тэр үчи ингээд яг л нөгөө ийм нас штэ ингээд машин барьж сурч мураал ингээд гатуур орж амар олон зүгээр л орой зүгээр найзтайгаа уулзаал хангалцаал байж хань нэг хамгийн гоё одоо хамгийн like level одоо хамгийн high level тийм тэрнээс өрн бодохгүй шүү дээ мөнгө бодохгүй юм бодохгүй юм чинь тэгээд би энд ирээл ерөөс гадаад яг би ихлэ үгс гэрийнхэнтэйгээ ирсэн учраас бас яг тэр нөгөө hard юм жоохон давцсан л та одоо нөгөө нэг ирээл байр болол яс ийсэн тэр ихтэй хүн ингээд одоо аам автайгаа ч юм уу яад хийнгүүт би ингээд ганцаараа гарсан чинь мэтгэлж байгаа юм Аха. би бүр за амар сони юм яар энэ ихтэй амар инээтэй сонсогч магадгүй би яг 20-той тусдаа гарсан гэсэн ш тусдаа гараад би ингээд дэлгүүр ингээд хүнсээ авах гээд орж байгаа би ингээд хувц угаах хэрэгтэй болгоо мэдж байгаа ш хувц угаад за угаалгын нунтаг авах хэрэгтэй мэн би дэлгүүр орж байгаа юм мэдгүй нэр шүү би яг юу авах мэдгүйсэн цаа ингээд уурчин амар олон марк байгаа юм чи амар олон төрлийн угаадаг нунтаг байгаа юм чи энэ яадаг гэдэг Германд бүр нэлээ бүр тэрнээс баг Монголд байдгаас баг 5 дахин ихтэй тэг би ингээд гайхаад ээж рүү Монгол руу залгах ч шүү дээ яа ээж уцаа аваад ингээд хар шүн залгах ч хүн гайх нүдтэй үгүй яач юм аач гэж ээж нь ямар угаалгын нунтаг авдгийг ч ээж битээ солиор өгдөг гэсэн чинь битрэл муудаа майшин юу вэ за арайч тийч мэдрэл муудаа өгөө гэхдээ ингээд юунэр юм асууад байгаа юм хэр би мэдэхгүй тэгээ тэр үе чинь тэгэл ээж дүүрд наатахаа аав энийг аав гэ тэрийг зааж өгсөн одоо тэгтээ өөрийнхөө туршлагаар бол би ямар угаалгын нунтаг авах хэрэгтэйгээ мэдж байгаа ээжүүд эргэлдэг юм өөр тэгэл ингээд тэгэж амар хэм сурсан жишээ нь одоо юу гэх нөгөө нэг зүгээр л нэг далаа руу ингээд чулуу шидсэн юм шиг нэг бодлын одоо энэ минь жоохон хүмүүс одоо 18 9 хүмүүс хэлэх нэг бодлын зүгээр л чулуу шидсэн юм шиг ус руу ороход юу яад юм яг амар уунахыг үгүйсэхгүй тэгтээ буруу уунахгүйгээр те би бол зүгээр амар тийм их далаа руу амьдрал руу орж үзээд унах үедээ унаанд алдаасаа л гэж боддог би одоо хүртэл энэ 8 жил би алдаж оноод явж л байна өдөр би өглөө ч гэсэн алдаа хийсэн байж магадгүй маргааш би алдаа хийгийг үгүйсэхгүй бага их хэмжээгээр өөрчлөгдөж байгаа байх тэгээд ер нь гадагшаа явж байгаа хүмүүс дэлгэхэд бол би бол гадагшаа яваад ганцаараа явж байгаа хүмүүсийг л амар зоригтой байна мундаг байна гэж боддог бид нар таалга нээлттэй байна одоо бол тий ер нь тэгээд боломж нь байвал ер нь явж үзээсэй л гэж бодож. Тэгэл алдаа болгоноос суралцсан гэдэг бас тэр майндсет ч амар hard to accept юм байлээ. Алдах болгондоо өөрийгөө ингээд хизээ зэмлэхгүй байсан ч гэсэн ингээд зэмлээд идэг байхгүй хүн тархин дотроо тэгэл явахтай хүмүүс чинь тэгэл амар хилдэж штэ алдчихээж хүн болно ажил зээлд сурдна гэдэг тэр мэдээд байгаа мөртлөө л ингээд ийм алдаа хийсний дараа тийм алдахаас айдаг ч юм уу эсвэл алдаа хийснийхаа дараа тэрийг амар юм personal хүлээж авч маа тэр фейзийг давах чинь бас амар юм том challenge юм байлээ. Би бол одоо яг би хэлсэн ш нэг Монголд ингээд юу I don't give a shit байсан юм. Юу ч хамаагүй байсан. Одоо болохоор би жоохон юм ингээл янгууд бүр амар их боддог болсон. За ингээ anxiety хөдлөө. Би амар anxiety-тэй болсон байлээ. Би anxiety гэдэг юмд итгэдэггүй байсан. За ерөөсөө л за энэ бол зүгээр л хүний нэг мэдрэлийн л асуудал одоо юу гэдэг чинь зүгээр л бодол гэж боддог байсан чинь anxiety бол хүнийг ингээ тэр чигээр нь тэр хитгэн момент ч юм уу эсвэл хитэн цагаар хитэн 7 хоног бодоолох юм байл ментали өөртөө итгэлгүй болох. Би одоо миний өөртөө итгэлгүй болох юм бол амар их авсан гэж боддtiin. Тэгээд яг хөө тэрнээсээ мэдээж юм сурж л байгаа. Гэхдээ anxiety гэдэг юм бол үнэхээр амар тийм тоглоом биш юм билээ. Anxiety нэг тийм цэжин дотор ингээд нэг тийм гарахгүй нэг хэцүү мэдрэмж шүү. Бас тийм байна. Гэтэ тэрийг бас хүн болгоор мэдэрч үзүүлэх зүгөө. Тийм mental health гэдэг юм бол амар чухал. Би ер нь энд ирээд ер нь mental health гэдэг юм амар ойлгосон шүү дээ. Монголд бол ер нь их тийм mental health мэлт за чи яасан сүртэй гэдэг нэг юм. Тэгээд мерсэр ярьдیں۔ Одоо ингээд ярьдаг болцсон юм байна. Яг одоо бол гэхдээ ойлгохдаг болцсон байлээ. Хүмүүс ер нь бас арай болоогүй. Депресстэй хүмүүс яг ямар байдгийг бас хүмүүс бас харах хэрэгтэй.
Нөгөө нэг Депресс чинь гэхдээ бас ганцхан ш депресс гэж юм байхгүй дотор бас амар олон төрөлтэй тий. Тэгээд Тийм. амьдрал чинь хэцүү шүү, депресстэй үе байна, аж жаргалтай үе байна. Гэхдээ тэгээд депресстэй үе чинь чиний депресстэй үед аж жаргал чинь чиний аж жаргал чинь үнэхээр амар happy юм шиг те. What makes the low makes the high feel higher гэдэг байхгүй яг тэр шиг л. Яа юу ярьж байна. Deep talk бүрөө. За гэхдээ им early adulthood тэгэл тэр бүх зүйлийг experience хийх юм байгаа. Чи нөгөө Bovны нундаг. Vokны нундаг гэж ярьж байгаа штэ. Vok. Найз нэг бол shale гэх юм. Нэг бол shale, нэг бол ball. Йоо. За. Vok энтер гэж ч одоо тэр чин би бас аим гоё. Одоо энд ийм Rossman DM гэж дэлгүүрээд байгаа. За миний Paradise бар гэл. Йоо үнэ. Йоо би бүр оруул зүгээр 150 евро баа. Зүгээр ингээд DM Rossman л зүгээр ингээд болохоор орчдөг юм авахгүй юм ба. Ингээ ороод тэнгууд сонь юм аваа. Харин тийм. Зүгээр авах юмгүй мөртлөө яваад орчдөг гэж. Би ороод дараа 20-30 евро мэдгүй юу ч авсан юм. Тэгэл ингээл харж стал цаас гэрч юу хэрэгтэй лээ гэж хараад тэгснэ ингээд бок мог бүх юм байгаа шүү. Тэнгүүд нэг шинэ бок харагдангууд турш үздэг. Нөгөө нэг юм одоо нөгөө нэг ангижруулах биш гэдэг лээ. За хуцаалагч. Вагшбүлэ. Тийм вагшбүлэ ангижруулагч тэрийг ингээл үнэрийн тэрний баг хувцаараа тэрийг угаач байгаа шинэ персоналити авах. Харин үнэртээ бас баа амар. Тийм үнэртээ бас баа. 100 евроор үнэртээ бас авснаа баг тэрнэрийг мартаа. Үнэн. Гэхдээ хувцсны үнэр гоё шүү. Тийм тэгэл одоо ингээл бас үнэртээ бас хүмүүстэй ингээл мөнгөө цуглуулж байгаа л үнэртээ бас авах тэр мэдэрч гоё юм чи. Яг ингээл хүссэн юм авах тэр бүр яг авчих гартаа барингууд. Тийм тэгээ залуу насыг бас өөрөө waste мөнгөө өөрөө ингээ үрж тэр чинь ингээл амар юм гоё адреналин левел үүсгэж байгаа шүү дээ. Юм ингээл хэдий ингээл картог бол зорж байгаа ч гэсэн авсны чинь дараа тэр амар гоё мэдрэмж тэгээд тэр мэрч чинь л нэрээ үнэхээр early одоо. Тэр яг тэр нэг адреналин бест гэдэг. Бид хоёр яг хамт гарахаар яг хоёлыг авчих. Би нэг өөргөл чи авчихаа би авчиг гээл те. Тэр нэгт амар гоё байгаа байхгүй. Мань хуваагаа төлөөд чи яав. 6 аваач төлнө. Тийм. Мачаон. DM ёо за бүр дуус. DM хуваач төлөв болоо. DM нэр насаар өөртөө болох. Тэгэл ингээл савнгийн суур мөр тэгээд ингээл тойл мойл гэл амар тэнийг юмнууд Боко 3 сар хуваачдаг. Яг л тэгмээр байгаа байхгүй. Боко хувааж төлнө. Хаяаш бүр бокны ч мөнгөгүй байна. Гэтэ та нар нэг ийм том вок харчихсан ийм том хайрцагтай. Тэрийг би хараад баг ингээ би уг нь ингээл амар санагдیں۔ Даач тэгээд насаараа угаах юм төл. Хайрдын нэг угаачингууд өнөр мөндөн тавьчихдаг гэж бодоод айгаад автсан. Бас багаар туршаад байхгүй. Мэдгүй би таар юу иргэлтэй. Би бол нөгөө под ашигладаг ш нөгөө под. Одоо би бол нөгөө нэг юу ийм нундаг шингэн бок. Шингэн бок тэгээ шингэн ангижруулагч. Манай угаалган биш тийм. Яг хаяа би жоохон мөнгө юм нэг под ч амар олон дотор байгаа штэ. Нэг ингэүүд шүү бүх юм all in one штэ. Тэнгүүд гоё юм чинь. 8-in-1 шампунь ангижруулагч шүдний нүдний тусаад. Тэгээ би дээр санаанд явж байгаад акцийн гэдэг дэлгүр мэдхүү. За бүр наа чи бас тэр бүр heaven. Oh my god. За бүр ёо. НКД акцийн өөр юу гэдэг лээ ийм нэг юм. Үгүй тэр акцийн ороод би одоо манай нөгөө одоо 100 болонгууд чинь ингээд талуун болж эхэлж байгаа юм чинь вентилятор авч байгаа юм заа. Вентилятор яасан хийсэн бла 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 бла. Нийлсээр би 20 тгий евроор амар их юм авсан шүү дээ. Тийм тэр чинь бараг нэг тэр дэлгүүр бүр best of the best. Би бүр шок хөөе. Тэгэл хувцсунаар их одоо удаан таардаг. Хувцсунаараа ураад авахгүй. Ойлгож байна уу? Жон том болоод ирэнгүүт чинь те хувц одоо ингээд гутал мотлаа 3 жил мэл дүмсэн. Миний Jordan одоо 3 жил өмсч чад тэнгүүч хүүс ямар сайхан юм. Манай аутилэг амар юм юу? Clean, цэвэрч. Тэгээд мотл нь амар цэвэр. Хамаг юм угаасаар гаал мууд. Тэгэл зүгээр хажуугаар вок өнөртөөлээ. Нөгөө шингэн вок. Маа найз нөгөө нэг чи ямар гоё вок өнөртөө бэ гэх тэнгууд нь би эсэм дээр амар өнөртөөс татсан байсан л та. Тэрийг вок гэнэсэн. Тэгс чи за тэгээд тэгэхгүй наа чи амар гоё өнөрчижсэн. Наа чи одоо гоё өнөрчин гэж байгаа тэнгууд нь за баярлаа гээл. Гэтэ мэдгүй та нар тийм дургуун би хувцснаас гоё өнөрсөд гоё идэж надаа. Яг гоё удаа ихтэй яг хаяа дэ бүр жинхэнэ straight up бок нь мэддэг өнөрж байгаа хэцүү. Тийм бас хитрхи явах. Нэг вайк шпүлээ энэ төр ашиглаггүй нь мэддэгдээд идэв штэ. Энд за вайн уугараа. Та ямар ангижруулагч ашигладаг? Юу штэ. Ленор биш нэг вигэр ихэлсэн ч үлээ. Тэгвэл худлаа. Тэгвэл худлаа. Наач хот. Үгүй бүр голоод биш нэг ангижруулагч. За чи ямар ангижруулагч лээ? Ленорын цэнхэр өнгөтэй нь бол заад штэ. Тийм. Нөгөө нэг юм. Юу гэсэн нөө spring гэсэн. Тийм spring. Гэсэн.
За тийм байна. Тэгээ adult code амьдрал ер нь бол тэгэл funny эндөө. Ялангуяа гадаадд бол бүр funny. Зарим юм мэдгүй солиор шүү дээ. Ганц энэ adult-уудыг бас ингэж гоё enjoyable болгох нэг л найз нөхөдтэй сонгосон гэр бүлтэй тэгэл чинь тийм яг одоо чи гадагшаа яхаа шийдэж байгаа л зүв шүү. Дэмэндээ Берлинд ирж манай vibrationтэй нэг дээрээ. Тэг Берлинд ирвэл манай vibrationаас та нар гоё юм зөндөө сурна шүү дээ. Одоо нэрээ dating гээд гоё шоу болгож байна. Оо yes. Тийм манай хоёр ирчихсэн татаана гэсэн. Тэг манай хоёр бол бүр одоо бүр та нар бүр саваана. Dating дээр гоё юм шиг байгаамаа. Тэгээд blind dating show гэнгээ дээр нэттэй юм шиг. Би тэрийг бүр барыг ажиллах. Одоо яг manage vibration manage очоод юм хийн л дээ. Тэгтээ би барыг үзнэ хэр бар тоглоод байгаа шүү дээ. Тэгээд чи юу орох юм шүү. Ингээд орчихсон. Нэгэнтэй гар мараа. За яшиг ш. Би айгу завгүй байдсан ш. Танагт наваа vibration event дээр ардаг байлаа. Бүр завгүй drone би амар завгүй. Жижигхэн DJI action гэдэг камерыг тогтоод тэр нүг амар юм урт tripodтэй тэрийг хараал зүгээр нэсээд байгаа чи. Тэг би бүр хүн амтан гээд хөөрхөн амт event дээр ирэнгүүт би бүр байхгүй. Тийм хаана тэрвэр нэг зүгээр drone. Би тэгэд өмнө жил Carnival de Cultone гээд амар том парадад шалгараад ороод амар гоё юм хийсэн. Тэгэл бүх дроны дүрс үнэхээр Димагийн авсан дүрс бүр яг дрон шиг тэр арай хүмүүс бүр таад бүр дрон нисгсэн юм өгс чи би Дима зүгээр ингэсэн. Тийм штэ. Энэ машин чинь зүгээр ингээд амар 360. Тэгээ тэр цараймаараа харангуут үнэн илээ заяа. За тийм байна. За 6 сарын 6-нд юу лээ? Юу лээ? 6 сарын 6-нд daily дээр уулзсан юм хаа. Тэгээд ирж гоё хосоо олоорой тэгээд бас Берлинд ганцаардж байгаа бол Эвэр реклам яасан. Энэ эпизодыг реклам хэлгмээр бол sponsor us. Бүгд Ленараар угаад. Хувцаа Ленараар угаа хин хамгийн гоё вокер угаасыг шарт залруулцгаа. Let's go. За баярлаа. За энэ гоё эпизод л. За чам тэрчээ. За энэ хөөрхөн эпизод явлаа шүү. За бид тэр одоо вайн өргөжлүүлж байгаад одоо чалч. Вайнтай л явах юм байна. Тийм. Ер нь вайнтай л явах юм биш үү? Вайн байвал спонсор. Манай эпизодыг дууссан сонсонд үзсэнд баярлаа. ADNHD байлаа. Дараагийн эпизодээр уулзцгаая. Дараагийн сэдвээр гоё яриулах юм а бичээрэй. Like, share, comment. Дээдлээ дээр уулзъя. Постаарай. Bye.